Өдрийн постууд. Сонирхолтой юм юу вэ? За, олон хүн коммент үлдээсэн байна. Тэгээ сонгуулийн ажил маань өөрөө зүгээр улс төрчдийг тойрсон асуудал биш л дээ. 4 жилд нэг удаа Монголын насанд хүрсэн иргэн бүхэн яг өөрөө 28-ны өдөр төрөх эрхийг гартаа тэр санал өх үзгэндээ барьж байгаа байхгүй юу? Энэ бол улс төрийн хариуцлагатай үйл явц учраас коммент бичиж байгаа хүмүүсийг илүү тийм одоо улс төр санал авах гэсэн, тарих угаах гэсэн үйлдэл гэж одоо бас нэр дэвштэй хийж байгаа асуудлыг битгий ойлгосон гэж бодоод байна. Хариуцлагатай сонголт, хариуцлагатай төрийн эрх барьж байгаа үйл явцад оролцож байгаа оролцоо гэж ингэж ойлгож бас шүүмжилсэн, хатуу үхэлсэн тэр бүхнийг ер нь нэг үг гэдэг штэ тий. Хайр зэмлэл хоёрыг хамтд нь одоо ойлгож яваарай гэж. Тийм учраас ямар ч одоо коммент үлдээсэн, юу ч хэлсэн бүгдийг нь уншиж, авахыг нь авч, гээхийг нь гээж явах ийм одоо бас нас бие сэтгэл бүх юм байна гэж хэлье.